Сайн байцгаана өрхөн үзэгчдээ та бүхэндээ орой мэндийг хүргье. Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Мэдээ үргэлжилж байна. Монгол Улсын засгийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран тоовцоо аж ахуй нэгжийг тодрууллаа. Эрдэнэ үйлдвэр компани тоовцоо аж ахуй нэгжийг 15 дахь удаага манлайлж шагналаа өнөөдөр гардан авлаа. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр тодруулдаг топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг Эрдэнэ үйлдвэр компани энэ жил 15 дахь удаага тэргүүлж ерөнхий захирал Бодомсрон өнөөдөр шагналаа гардаж авлаа. Топ 100 аж ахуйн нэгжийн шагналыг Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэ хот болон төр засаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд төрийн ордны ёслол хүндэтгэлийн ордонд гардуулав. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол Улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол Улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа топ 100 аж ахуйн нэгжийг өргөмжилдэг уламжлалтай бөгөөд энэхүү арга хэмжээг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Энэхүү шалгаруулалтыг сангийн яам, гайл, татварын ерөнхий газар, санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгалын ерөнхий газар, улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн топ баримт дээр үндэслэн тодорхой аргачлалын дагуу явуулан шалгаруулдаг юм. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь санхүү эдийн засаг бизнесийн салбарт манлайлж байгаа 2016 оны топ 100 аж ахуйн нэгжийг эрэмблэхдээ дээрх байгууллагуудтай хамтран ажиллаж зөвхөн татвар төлөлтөөр бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг харгалзан шалгаруулжээ. 16 дахь удаагийн топ 100 аж ахуйн нэгжийг Эрдэнэ үйлдвэр манлайлж, оюут толгой, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Ник компани, Хас банк, Апо компани, Төрийн банк, Голомт банк, Мобиком корпорац зэрэг аж ахуйн нэгжүүд эхний 10 байрт шалгарсан байна. 2016 оны топ 100 аж ахуйн нэгжийн жагсаалтыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний чиглэлийн аж ахуйн нэгж 21, уул уурхай олборлох үйлдвэр 14, үндэсний үйлдвэрлэл 13, газрын тосны хангамж 12, цахилгаан дулааны үйлдвэрлэл усан хангамж 9, харилцаа холбоо 8, банк санхүү 7, барилга зам 5, хөнгөн үйлдвэр 3, хөрөнгө оруулалт менежмент 3, тээвэр логистик 2, хүнд үйлдвэр 2, хөдөө аж ахуйн чиглэлийн 1 аж ахуйн нэгж багт. Эрдэнэ үйлдвэрийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагын хоорондоо хамтын гэрээ байгуулан түүнийг мөрдлөг болгон ажилладаг. 2016 оны хамтын гэрээг 2017 оны 2 дугаар сард өгнөж шинэ гэрээ байгуулах талаар өнөөдөр хэлцлээ. Нийтдээ 114 заалт бүхий хамтын гэрээг заалт тус бүр дээр нь харилцан ярилцаж хамтын гэрээг хэлэлцэж эхэлснээс хойш баггүй хугацаа өнгөрөөд байна. Хамтын гэрээг хэлэлцэх асуудал өнөөдөр үргэлжилж 114 заалтаас үлдсэн 6 заалтыг талууд ярилцсан тодорхой шийдэлд хүрлээ. 2 удаагийн хэлэлцээрийн дараа 6 асуудал нээлттэй үлдсэн байж байгаа. Тэрнээс өнөөдөр үндсэндээ 5 асуудлыг бол тохиролцлоо. Тохиролцлоо гэдэг нь өөрөөр хэлбэл одоо хуучин гэрээгээ дордуулахгүйгээр хадгалж үлдлээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ бол нөгөө 1.5 2.4 гэдэг заалт. За бусд нь бол яг редакцийн чанартай үйлдвэрчний байгууллагын холбооны үйлдвэрчний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ийм заалтууд ус. Энийг бол одоо бас одоо хадгалж үлдлээ. За одоогор бол цалингийн нэмэгдлийн асуудлаар одоо хэлэлцэж байна. Тодорхой ойлголцол тохиролцоонд бол хүрээгүй. Бид нар бол аль тал нь одоо өөрийнхөө байр суурийг хамгаалсан байдалтай. Тэгээ үндслүүдэд тайлбарлаад ажилчдынхаа бас бодит шаардлага саналыг одоо гүйцэлдүүлэх чиглэлээр л үйлдвэрчний байгууллага бол байр суурийг хамгаалаад ингээл байж энэ одоо асуудал шийдэх байлгүй гэж ингэж найдаж байгаа. Энэ асуудал маань өөрөө амин чухал асуудал. Хүмүүсийн зайлшгүй одоо шийдлийг хүлээж байгаа ийм л асуудал. Тийм учраас энэ дээр бол үйлдвэрчний байгууллагын зүгээс ямар нэг одоо дордуулсан гэдэг юм уу эсвэл одоо байр сууриас авахурсан ийм үйлдэл гаргахгүй л одоо бид нар хичээж байна. Тэгээ одоо ажил болгочтойгоо ярьж байна, ойлголцож байна, үндслүүдээ ойлголцохын тулд үндслүүдээ тайлбарлаж байна. Төрлөөрийн л одоо зүйлээр арга хэрэгслэр үзэж байна л да. Тэгээд бид нар бол хамтын гэрээний комисс ажилтны төлөөллийн байгууллагын хувьд бүрэн бүрэлдэхүүнээр өнөөдөр энэ хэлэлцээрт орж байна. 2017 оны 1-р сарын 6-нд Эрдэнэ үйлдвэрийн захиргаа үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулах хамтын гэрээний эхний хэлэлцүүлэг болсон юм а. 12 бүлэг 114-өөс 116 заалттай шинэ хамтын гэрээ нь Эрдэнэ үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулан хэрэгжүүлэх 10 дахь удаагийн гэрээ юм а. Эрдэнэ үйлдвэрийн төлөөлөл удирдах зөвлөл хуралдаж шинэ хамтын гэрээг баталснаар 2017 оны хамтын гэрээ баталгаачих юм а.
Дархлаажуулалтын дэлхийн 7 хоног тохиож байна. Дэлхийн нийтийн дархлаажуулалтын өдөр энэ сарын 30-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Орхон аймгийн бүсийн оншилгоо эмчилгээний төвийн дархлаажуулалтын кабинетийн эмч мэргэжилтнүүд вакцины ач холбогдлын талаар сурталчлан таниулж эхэллээ. Дархлаажуулалтын 7 хоног аян эхэллээ. Тус аяныг энэ сарын 30-ныг дуустал вакцин үр дүнтэй урьяндор зохион байгуулах юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санаачилгаар жуулбарын 4-р сарын сүүлийн 7 хоногт дархлаажуулалтын 7 хоногийг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү ажлын хүрээнд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөр, дархлаажуулалтын тухай хууль, вакцин таниулсны ач холбогдол, тархилагтай халдвар төвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах бол энэ аянд бүсийн онцлогоо эмчилгээний төвийн дархлаажуулалтын кабинетч мөн өндөр ач холбогдол өгөн ажиллаж байна. Хүүхэд бол хэс төрхтөө тодорхой хэмжээний дархлаатай төрдөг боловч хэсэг хугацааны дараа энэ аажим буурсараад алга болдог тийм ээ. Тэгэхээр дархлаажуулах хамгийн гол үр дүнтэй цорын ганц арга бол вакцин байдаг. За вакцин бол халдвар төвчний эсрэг өвөрмөц дархлаа тогтоох бэлтгэл байгаа. За вакциныг бол хүүхдэд уулгах буюу тарих гэсэн хоёр хэлбэрээр хэрэгэлдэг. За манай улсын хувьд бол вакциныг засгийн газрын тогтоолоор одоо товлол гаргаж баталсан байдаг. Дархлаажуулалтын аян дэлхийд даяар өрнөж байвал Монгол улсын хувьд 5 дугаар сард зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд дархлаажуулалтын хоцрогдлыг арилгын урьяндор зохион байгуулагдах юм. Энэ ажлын хүрээнд Монгол улсад зохион байгуулагдах Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аяныг Улаанбурхан өвчин болон бусад тархилагтай халдвар төвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллийг олон нийтэд түгээх, вакцины ач холбогдлын талаар иргэдийн мэдлэг хандлагыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөд байна. Пүрүүгаргийн мэдээллийн хөтөлбөр танд урьж байна. Дараагийнх мэдээ танилцуулъя. Зам тээвэр хөгжлийн яамны төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын цэхийн үйл ажиллагаатай танилцсан. Өмнөхөө хян шалгалтын мөрөөр хийгдсэн ажлуудаа газар дээр нь танилцлаа. Мэдээллийн төвгөө хүргэе. Зам тээврийн хөгжлийн яамны төлөөлөгчид өчигдөр Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын цэхийн үйл ажиллагаатай танилцлаа. 2016 оны 6 дугаар сард төмөр замын цэхэд үндсэн шалгалтыг зохион байгуулж, шалгалтаар төмөр замын цэхээс 30 заалт бүхий акт албан шаардлага хүргүүлжээ. Энэ удаа гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Үндсэн шалгалтын дараа тодорхой хугацаа өгч зөрчил дутагдлыг арилгасан хэсгэд хяналт тавин гүйцэтгэлийн шалгалтаар зөвлөмж өгч ажилтдаг байна. Төмөр замын тээврийн тухай хууль гэж бий. Түүнийг дагаад төмөр замын тээврийн тээврийн аюулгүй байдлыг хангах нэг дагалдах багц журмууд гэж бий. Дагалдах бас норм, дүрм, стандартууд гэж бүгдээр байгаа. Тэгэл энэ болгоныг нэг гол нь энэ төмөр замын тээвэр дээр яг аюулгүй байдлыг хангахын тулд яаж ажиллах ёстой гэдгээс талаас. Одоо энэ танаа үйлдвэр гэхэд ерөөсөө тээврийн гол сувг нь төмөр зам шүү дээ. Тэгэхээр төмөр зам дээр ямар нэгэн аюул ослол гарах юм бол тэр одоо үйлдвэрлэл бүхэлдээ зогсчих гээд байгаа байхгүй. Дээр нь маш өндөр одоо хэсэг дээр гарч ирж зогсдог шүү дээ. Өсөж гарч ирдэг. Тийм учраас бас тэрнийг дагсан аюулгүй байдлын стандартууд нь бас илүү өндөр түвшинд тавигдсан. Зам тээврийн хөгжлийн яамнаас чиглэл хариуцсан 8 мэргэжилт ирж ажиллалаа. Эрдэнэт үйлдвэрийн төмөр замын цэхийн хамт олон гүйцэтгэлийн шалгалтанд 30 акт албан шаардлагын 29-ийг нь бүрэн арилгажээ. Биелүүл агүйнийг дутагдсан төмөр замын тохиолол төвлөрөлт за холбооны байгууламжийн үйл ажиллагаа юм байна. Үүнийг бүрэн гүйцэд дуусгаагүй улмаас гүйцэтгэлийн шалгалтыг 97% биелэлдээ шалгаглаа гэж зам тээвэр хөгжлийн яамны төлөөлөгчид дүгнэж төмөр замын цэхийн үйл ажиллагааг хангалттай хэвэн явагдаж байна гэж мэдээллээ. Дараагийн мэдээ. Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэг Сэлэнг амралтын баазын найрамдлын Эрдэнэс хүүхдийн зуслан үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Бэлтгэл ажлыг хангаа ажиллаж байгаа тусамт олон зуслангийн үйл ажиллагааны хөтөлбөрөөр батллаа. 1981 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан Сэлэнг амралтын баазын найрамдлын Эрдэнэс хүүхдийн зуслан энэ жил 6 дугаар сарын 10-наас 1-р ээлжийн хүүхдүүдэд хүлээн авахар бэлтгэл ажлаа хангаад байна. Хүүхдийн хөгжил хөтөлбөрүүд бага насны болоод бүх насны онцлогт тохируулан боловсруулж шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлэхээр болжээ. Нэг ээлжиндээ 500 гаруй хүүхэд хүлээн авах хүчин чадалтай найрамдлын Эрдэнэс хүүхдийн зуслан Улаанбаатар хотын Гэгээн бэлэг дунд сургуультай хамтран 1-р ээлжинд амрах бага насны хүүхдүүдэд зориулан Сарабан самбин хөтөлбөрийг үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр болжээ. Мөн 5 дахь жилдээ англи хэлний вакуум сургалтаа гадаад багш нартай хамтран зохион байгуулахаар олон ажлуудыг төлөвлөжээ. Мэдээллийн технологи үндэсний паркын одоо Тээж лаб
одоо багийнхантай хамтраад адиутон буюу ингээд тэр хүүхд санаа байвал тэр санаагаа хамгийн хурдан хугацаанд богино хугацаанд хамгийн гол түлхүүрийг бариад хэрхэн ихтгэл тавих талаар бас хүүхдүүдэд энэ арга барилыг сургахаар бид нэр хөтөлбөр үйл ажиллагаанд оруулсан байна. Тэгээд мөн давхар одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар хүүхдүүд өөрсдөө эрүүл мэндийн талаар одоо ямар үзэл бодолтой байгаа талаар бас бид нэр одоо пичийн буюу одоо найрах арга суралцах тэр хөтөлбөрийг одоо хөтөлбөрт оруулснараа илүү энэ жилийн онцлог байгаа. За мөн бид нар Эрдэнэ төлөвлөлт одоо Эрдэнэ хотынхоо одоо давуу тал түшиглээд одоо маш олон хөл бөмбөгийн одоо мундаг мастерууд байдаг, одоо сагсан бөмбөгийн одоо мундаг одоо тренерүүд байгаа. Тэгэхээр цусланд амарсан хүүхдүүд маань ямар ч байсан цуслангийн хугацаанд одоо сагсан бөмбөгөөр одоо мэржлийн одоо тамирчдаар одоо бэлтгэл заалгах бол бас боломж олдож байна. Найрамдлын Эрдэнэс хүүхдийн цусланд төр ажиллах нээлттэй ажлын байрыг Эрдэнэ үйлдвэрийн сайт www.erdendemcc.gm-ээр зарлаж бүртгэлийг эхлүүлээд байна. Энэ сарын 25-наас 5 сарын 19-ний хүртэл Найрамдлын Эрдэнэс цусланд ажиллах бүлгийн багш нар болон ажилчдыг бүртгэхээр болжээ. Сэлэнг амралтын баазын Найрамдлын Эрдэнэс хүүхдийн цуслан инжил, уур амьсгалын эсрэг хамтдаа эко ээлж, за амжилт гэдэг амжуулахын томьёо, миний наадам алтан шагаа, чөлөөт бүжгийн Freedom зуны цугларалтын улсын аврах шалгаруулах тэмцээн зэрэг олон сонирхолтой хөтөлбөрүүдийг амрагч хүүхдүүдтэй санал болгож байна. Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнийн ханшийн талаарх мэдээллийг худлааны хэлцээс манад ирүүллээ. 2017 оны 4-р сарын эхний 26 хоногт зэсийн үн дунджаар $5698 ам тоннина. Зах зээлийн идэвх сулайлаа. За худалдаачид ам долларын ханш суларч байгаа учраас эх 7 хоногт үн өснө гэж найдаж байгаа боловч Америк нэгдсэн улсын төв банкнаас авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогын асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна. Тус банкнаас авч хэрэгжүүлэх мөнгөний бодлогоос шалтгаалan ам долларын ханш чангарвал зэсийн үн буурах талаар судлаач Эд Мейер мэдээллээ. Чилийн Качелко 2017 оны зэсийн үнийн прогноз $5291 ам тонноос өсгөж $5732 ам тонн болгосон гэж 4-р сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Грасберг болон Сконгида зэрэг зэсийн томоохон уурхайнуудын үйлдвэрлэл энэ онд төлөвлөгөөнөөс буурах учир үнийн прогнозоо өөрчиллөө гэж Качелкогийн дэд ерөнхийлөгч ярьлаа. Тус байгууллага дэлхийн зэсийн уул уурхай үйлдвэрлэлийн өсөлтийн прогнозыг 2.9%-аас 1.7% болгон бууруулсан байна. Эрэлтийн хувьд 2017 оны 2-р хагасаас хятадын барилга, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь зэсийн эрэлт өснө гэж тус байгууллага үзэж байна. Орхон эмпати буюу Монгол Турк нэрээр олон танигдсан тус сургууль шинэ эсэлт авахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Эсэлтийн шалгалтыг 4-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Орхон эмпати сургууль нь энэ сарын сүүлээр эсэлтийн шалгалтаа зохион байгуулахаар боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн 5, 6, 7 дугаар ангийн төгсөгчдөөс математик, IQ, монгол хэлний хичээлээр шалгалт авч эсэгчтэй бүрдүүлэх юм байна. Энэ хичээлийн жилд Орхон эмпати сургууль нь 4 бүлгийн 80 гаруй сурагчдыг элсүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор тур сургууль нь 19 монгол багш, 10 гадаад багш, 20 гаруй ажилтан болон 6-аас 12 дугаар ангийн 250 гаруй сурагчтайгаар сургуулийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. За бид нар энэ жил 5, 6, 7 дугаар анги төгсөгчдөөс одоо 4 бүлэг сурагчдаа авахар бид нар бэлтгэл ажилдаа орцсон байна. За манай сургуулийн эсэлтийн шалгалтанд бол математик, IQ, монгол хэлний одоо хичээлээр бол шалгалтыг зохион байгуулдаг. За энэ ер нь бол манай сургуулийн хувьд бол нэлээд бол 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулаад за тодорхой хэмжээгээр бас хүүхдүүдийн одоо сурч боловсрох, амьдрах тийм ээ цаашаа хүүхдүүд маань өөрсдийнхөө авьяас чадрыг хөгжүүлэхийн тал дээр бол нэлээд одоо бас агцтай сайн ажлуудыг бас зохион байгуулж байгаа. Орхон эмпати сургуульд илснээр мэргэжлийн өндөр ур чадвартай монгол гадаад багш нар сургуулийн орчин нөхцөл бүрэн хангагдсан лаборатори заал танхим, заах арга зүйн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцах боломжтой. Мөн сурагчдын дотор байр нь Орхон эмпати сургуулийн хамгийн том давуу тал юм. Сурагчид дотор байранд амьдарснаар бие дааж сурах, шийдвэр гаргах, багаар ажиллах чадвар, босоттой зохицон амьдрах арга ухаанд сурах гэд олон чадваруудыг эзэмшдэг. Дотор байранд сурагчдын гэрийн даалгаврыг хийлгэх, за хичээл давтах, хувь хүний хөгжилд анхаарал тавьж тусалж дэмжиж ажилладаг учраас сурагчдын амжилт өндөр байдгийг сургуулийн хамт олон хэлж байлаа. За сүүлийн жилүүдэд тус сургуульд илсэн суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм а.
Манай мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагын цагаар үргэлжлэж байна. Зочинтой сэтгүүлч Батбаяр ярилцсан. Зуны малаа бүтээн байгуулалт дэлгэн шилдэг аж ахуйн Эрдэнэ төлбөрийн Эрдэнэ визийн мэдээллийн хөтөлбөртэй хамт угаар хэмжээд үзэгч таагүнд баярлалаа. За мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн зочны ярилцлагын цаг маань гэдэгт бэлэн болж байна. За энэ удаагийн зочноор Шагдрын Отгон мэргийн нэрмж технологийн сургуулийн суур шинжилгээ ухааны тэнхимийн дэд профессор Амар Уйсгалан манай студид хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэндийг өргөмжүүлье. Телевиз үзэгчтэй бас энэ орой мэндийг өргөмжүүлье. Саяхан Хинтээ аймгийн Чингис хотод физикийн улсын олимпиад боллоо. Энэ олимпиадад манай технологийн сургуулийн багш сурагчид маань амжилттай оролцоод ирсэн. Тэгээд энэ талаар бас ярилцлага эхэллээ. За, улсын физикийн олимпиад маань энэ жил 30 жилийн одоо болж байгаа. Өөрөлдөл одоо тэгшөө тохиж байгаа учраас энэ жил Хинтээ аймагтаас нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр өргөн дэлгэр арга хэмжээ зохион байгуулагдаа. За, энэ олимпиадад манай Орхон аймгаас төлөөлөөд 4 багш 3 сурагч явж оролцсон. За 12 дугаар ангид оролцсон сурагч маань тусгай барийн шагналд орсон. 9 дугаар ангид оролцсон сурагч нь хүрэл медалийн байгууллагын хүрэл медаль орсон байгаа. За миний бивэл багш нарын төрөлд оролцсон. За ингээд багш нарын төрөлд 20 дугаар эзэж мөнгөн медаль хүртсэн. Амжилтыг бидэд үзүүлээд ирсэн. Өмнөх жилүүдээс болсон одоо олимпиадуудаас энэ жилийн олимпиад ямар онцлогтой болов те. Өмнө нь бол одоо манай технологийн сургуулийн багш сургууль мужуулагчид маань багш сурагчид маань одоо бас амжилттай оролцдог байсан шүү дээ. За урд жилүүдэд зохион байгуулагдсан олимпиадуудаас нэлээд өвөрмөц сонсогдсон зохион байгуулагдлаа. За дэлхийд дагуулах гараа гэдэг хураанд ор энэ жилийн олимпиадын зохион байгуулагдсан. За энэ нэг Жамбекер өнөөдөр энэ болж байгаа олимпиадуудаас дэлхийд гарах инженер төрөн гарах юмаа гэдэг энэ хураанд ор 4 хоногийн хугацаатай Чингис хотод зохион байгуулагдлаа. За урд жилүүдэд бол хөдөө орон нутгуудад өнгөрсөн жил Хинтээ аймгийн Дундгой аймагт зохион байгуулагдсан. За тэрний урд жил Улаанбаатар хотод шинэ Монгол сургууль дээр зохион байгуулагдчихсан. За шинэ Монгол сургууль дээр зохион байгуулагдах олимпиадад мөн бас манай Орхон аймгийн баг манай бас амжилттай оролцож миний бие хүрэл медаль авч яасан. За өнгөрсөн жил Дундгой аймагт зохион байгуулагдсан олимпиадад мөн бас амжилттай оролцож тусгай барийн шагнал хүртчихсэн. За эх жилд Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар боллоо. За олимпиадын хаалтын арга хэмжээний үеэр Сүхбаатар аймгийн Эрдэнэ төлөвчдийн хурлын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж олимпиад зохион байгуулах хүсэлтэй. За олимпиадын хороонд аль бисаар хартуулж өглөө. Тэгэхээр эх жилэл одоо улсын физикийн олимпиад бол Хинтээ аймагт Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болж байна гэсэн. Тэнд одоо олимпиадад оролцож байгаа оролцогчдоос дуршлаг хэл судалдаг юм бол мэдээж одоо тухайн одоо багш нар сургууль мужуулагч хүүхд багжууд хоорондоо бас өөр өөрсдийнхөө туршлагаас хуваалцдаг л байна. Энэ олимпиад маань Монгол улсын өнцөг булан бүрээс ирж оролцдогоор одоо их онцлогтой. За бүх аймгийн төлөөлөл Улаанбаатар хотын сургуулиудын төлөөлөл очиж оролцдог. За хүүхдүүд бол харилцан одоо танилцж нэг нэгнээсээ туршиж судалж за улсын физик олимпиад бус төлөвлөмөдөөс бас нэг даваа тал бий. Энэ юу гэхээр бодлого боддог, мөн дээрээс нь лаборатори ажил гэж хийдэг. Хоёр төрлөөр явагддаг. Энэ хоёрын дүнгийн нийлбэр дүнгээр одоо оноо байр ажилладаг. Тэгэхээр энд хөдөө орон нутгаас оролцож байгаа сурагчид бол тэнд очиод лаборатори ажил хийж үзээд ер нь лаборатори ажлыг яаж хийдгийг, яг дадлах хийхээр ямар асуудал үүсдгийг, харилцан хоорондоо ярилцаад, туршлага судлаа, танилцаад ийм арга хэмжээ сурагчдын дунд явдаг. За олимпиадад оролцож байгаа нийтдээ 40 гаруй одоо 45 орчим багш нар оролцсон. За олимпиад оролцсон багш нарын дунд бол бас олимпиадын үеэр хилцүүлэг зохион байгуулагддаг. За энэ одоо олимпиадтай холбоотой багших одоо ур чадвар дэвшүүлэгтэй холбоотой хилцүүлгүүд бол бас зохион байгуулагддаг. Энэ хилцүүлэгт багш нар оролцож харилцан нэг нэгэндээ танилцж туршлага судлах, хамтран ажиллах юм арга хэмжээнүүд бол бас явагддаг. Одоо физик олимпиадд бол насны л улсууд хүмүүс багш нар оролцож байгаа. Мэдээж одоо дунд ахмад залуучууд маань энэ сүүлийн дөд зохион байгуулагдсан Чингис хот зохион байгуулагдсан физик олимпиадад ер нь залуучууд маань хэр давмгаалж байна. Ер нь залуучуудын урсгал одоо хэр зэрэг байх. За одоо олимпиадад бол 65 наснаас 25 насны хооронд бүхэл залуучууд орж байгаа. Одоо хамгийн ахмад багш бол Монгол улсад физик олимпиадад 8 удаа төрүүлсэн. Монгол улсын гавьяат багш Баавууд орж иж өгшөөд энэ багш маань энэ жил одоо оролцож байна. Энэ багш маань одоо хүрэл медаль хүртсэн. За хамгийн залуу нэг бол одоо дөнгөж төгсөөд 3 дахь жилдээ ажиллаж байгаа залуучууд маань орж иж байна. Энэ жилийн олимпиадад бас урд жилүүдэд байснаас илүү өвөрмөц усныг ялгаатай зүйл бол шинээр орж иж байгаа залуучуудаас түрүүн орж ирсэн. Ийм олимпиад болж өнгөрлөө. За олимпиадад Улаанбаатар хотын одоо
гол сургуулиудын багш нар бол бас оролцдог. Энэ багш нар бол ер нь жил бүр ер нь тогтмол амжилттайгаар оролцдог гэдэг. Энэ жилийн олимпиад шин залуучууд бас төрөн гарч ирсэн. Өрсөлдөө нэлээд бас өндөр түвшинд очсон. Ийм олимпиад болж өнгөрлөө. За баярлалаа. Тэгээд үзэгчдийн бас танд бас дахин баяр хүргэе. Өнөөдөр бас Чингис Одод зохион байгуулсан физикийн олимпиадад амжилттай оролцож мөнгө хүрэл медалаар ингээм лаач хүрэлцэн ирлээ. Тэгээд үнэхээр сайхан байна. Тэгэхээр одоо технологийн сургууль дээр физикийн хичээл. За сур шинжилгээ ухааны техникийн үйл ажиллагаа хэрэг явагдаж байна. За манай сургууль маань ахлах сургуультай. За энэ ахлах сургууль маань шинжилгээний техникийн маань хариуцаад явдаг. За би энэ сур шинжилгээний техникийнхаа ахлах сургууль хариуцсан дэд профессор ажиллаж байгаа. За манайх өөрөө инженер бэлтгэдэг сургуулийн дэрэгдэх ахлах сургууль гэдэг үүднээсээ одоо инженерийн суурь болдог математик, физик, хим. За дээрээс нь нэмээд англи хэлний хичээлүүдийг илүү гүнзгийсэн агуулгатайгаар одоо нэмэлт цагаар судлаад явдаг. За саяны дурдж байгаа хичээлүүд дээр манай сургуулийн сурагчид бас амжилттай олимпиад орлон тэмцээнүүд оролцдог. За жишээлбэл одоо манай химийн багш Минт Жаргал багш маань 11-р ангийн сурагч Совдон Чим 2 маань бол одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бол тогтмол өндөр амжилтыг өгүүлж байгаа. Энэ жил аймгийн химийн олимпиадад төрүүлсэн одоо улсын химийн олимпиад оролцоход бэлтгэл ажил хангаад явж байна. За физикийн олимпиадад бол одоо би сургуульд багшлаад 10 жил болчих. Энэ хугацаанд бол аймгийн болон бүсийн физикийн олимпиадад манай сургуулийн сурагчид бол бас чамлахааргүй өндөр амжилтуудыг үзүүлж ирж байсан. За тэгээд манай сургуулийн бас нэг давуу тал сурагчтай олгож байгаа боломж гэх юм бол бид нар олимпиад дууралдаан тэмцээнд амжилттай оролцож байгаа сурагчдаа сургалтын төлбөрийн хөнгөлт идэх боломжийг бас олгож байгаа. За энэ ямар боломж байгаа гэхээр улсын олимпиадад манай сургуулийн сурагчид амжилттай оролцоод эхний 3 байр эзлэх юм сургалтын төлбөрийг 100% чөнгөлж одоо чөлөөлж өгч байгаа. За аймгийн олимпиад гэдэг нь улсын олимпиадын 2-ын даваа гэж авдаг. За энэ улсын олимпиадын 2-ын даваанд амжилттай оролцох юм бол сургуулийн төлбөрийг 30% хөнгөлж байгаа. За бүсийн чанартай олимпиад дууралдаан тэмцээнүүд гэж болдог. За энэ тэмцээнд бас амжилттай оролцох нь тодорхой хуваар хөнгөлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол манай сургууль суралцсан сурагчид маань дээд дурдсан математик, физик, хим, англи хичээлүүдээр амжилттай суралцсан юм бол төлбөрийн хөнгөлтөд суралцах боломжийг бас манай сургууль олгож байгаа. За бас нэг боломж энэ одоо сурагчдын дүн маань одоо тоон систем рүү шилжсэн. Өөрөөр хэлэх юм бол 1-ээс 100 хүртэл үнэлээд энийгээ буцаага тоороо шилжүүлдэг. Ингээд үнэлгээний гоочтон гэж харж ирдэг. Энэ үнэлгээний гоочтон 3.6-аас дээш суралцсан сурагчид маань 2 үйлрэл дараалан суралцсан дараагаар сургалтын төлбөрөө 30%-аас эхлээд хөнгөлтөд суралцах гэсэн боломжуудыг бид нэр сурагчдаа олгож байгаа. За мөн манай сургуулийн бас нэг гол зорилго байдаг. Энэ гол зорилго маань дээд сургуультай манай сургуулийн төгссөн суралцагчид маань хэлсэн суралцдаг. Өөрөөр хэлбэл энд бэлтгэл суурийг бид нар тавьж өгдөг гэсэн үг. За тэгээд ахлах сургуулийн төгссөн эсэлтийн ерхий шалгалтанд 770-аас дээш үе 770-аас дээш оноо авсан суралцагчдаа манай технологийн сургууль элсэн суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг эхний жилд нь 75% хөнгөлж байгаа. За нэг жилийн жил сургалтын төлбөр бол нэг дунд 61 сая 500-аас 2 сая орчим төгрөг байдаг. Тэгвэл энд одоо 75% хөнгөлтөд суралцах боломжийг эхний нэг жилд нь олгоно гэсэн үг. За мөн 600-аас дээш оноо хаваад суралцсан төгсөгч маань технологи сургуультай хэлсэх юм сургалтын төлбөрийн 50%. За манай сургуулийн босоогоо оног одоо хангасан хүүхэд маань 30%. Тэгэхээр манай сургуулийн ахлах сургууль төгссөн сурагчдагч технологи сургуульд эсэж байгаа тохиолдолд хамгийн багадаа 30% сургалтын төлбөрийн хөнгөлтөд суралцах боломж олгоно гэсэн үг. За мөн одоо аймаг хүсээ олимпиадад амжилттай оролцсон суралцагчийг бас л ялгаа авахгүй сургалтын төлбөрийн бас тодорхой хувиар хөнгөлөн суралцахын боломжийг бас олгож байгаа. Тэгэхээр ахлах сургуульд одоо яг хэдгээр ангиас эхлэж орж суралцгаар болж байна тийм ээ. За мөн одоо суур оноо шалгалт авж гин үн дээр. За манай ахлах сургууль маань суур боловсрол эзэмшсэн буюу 9-р анги төгссөн суралцагчаас эсэлт авдаг. Манай ахлах сургууль бол бүрэн боловсрол олгодог гэсэн үг. За ингэхээр 10-р анги, 11-р анги, 12-р анги гэсэн 3 ангид сургалтын үйлчлэгээ үйл ажиллагааг явуулж байгаа. За манай сургууль жил бүр одоо эсэлт авахдаа шалгалт зохион байгуулдаг. За энэ шалгалт бол 5 сарын 20-нд зохион байгуулагддаг. За шалгалтыг математик, физик, хим гэсэн 3 хичээлийн нийлбэр агуулгаар одоо шалгалтыг авдаг байгаа. За математик хичээл нь арай төлхөө. За физик, хим хичээл ер нь арай бага агуулгаар. Ингээд 3 жил нийлбэр агуулгаар шалгалт аваад тэнцсэн суралцагчид маань манай сургууль хэлсэн суралцаад явдаг. Шагнэр Одгон Мөлийн технологийн сургуулийн өдөр гээд нэг үйл ажиллагаа явуулах гэдэг тийм. Энэ үйл ажиллагааны одоо хөтөлбөр төлөвлөгөө гарцсан байгаа. Энэ талаараас үзэгчдэд өгч юм тийм. За уул уурхайн салбарын үс чигтсний 95 жилийн энэ жил зохион байгуулагдаж байгаа. За энэ жилийн энэ
одоо ойн арга хэмжээний хүрээнд манай сургуулийн технологийн сургуулийн өдөр гэсэн бүтэн өдрөө хөтөлбөрийг гаргаад энэ бүтэн өдрийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. За энэ арга хэмжээ маань 3 үндсэн хэсгээс бүрдэж байгаа. За эхний хэсэг нь бол технологийн сургуулийн хөгжил хамтын ажиллагаа сэдвийн доор хилцүүлэг зохион байгуулагдана. За энэ хилцүүлэгт маань одоо Эрдэнэ дотын захирагч Эрдэнэ дотын Орхон аймгийн засаг дарга Батлууд за Орхон аймгийн шинжлэх ухааны сургалт үйлдвэрлэлийн цогц бодлого гэсэн эм сэдвийн хүрээнд дэлгэл тавьж оролцсон. За отгон бэлгийн нэрмж технологийн сургуулийн талаар баримтлах бодлого гэсэн сэдвээр Эрдэнэ төлөвлөр ерөнхий захирал Батбан сургуулийн захирал маань мөн хэлцүүлэгтээ дэлгэл тавьж оролцсон. За шинжлэх ухааны технологийн сургуулийн харьяа сургуулийн сайн сэдв тогтоох боломж зайн сургалт сэдвийн хүрээнд шинжлэх ухааны технологийн сургуулийн ректор очир отогч маань ирж ясанд илтгэл тавина. За доктортой хөгжил зөвлөх үйлчлэгээ баталгаажуулалт гэсэн сэдвүүрэнд Монголын уул уурхай үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Алгаагаа яс ирж энд илтгэл тавьж оролцох юм аа. Тэгэхээр энэ илтгэл хилцүүлэгт маань л ийм одоо эрх мэд ирж оролцож байгаа. За үүнээс гадна зочдороос хүмүүс ирж байгаа. Энд бол улсын хурлын гишүүн сод үйлэг оролцож байгаа. За уул уурхай хүнд үйлдвэрийн яамны уул уурхай бодлогын газрын дарга Ганбаатар гэдэг энэ эрх манаас ирж оролцсон. За мөн уул уурхай хүнд үйлдвэрийн газрын одоо хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Болдоо Баатар Сүх гэдэг энэ эрх мэдүүнээс хөндөж зочноор өргөдөж оролцож байгаа. За Эрдэнэ хотын төв толгой амрын талбай дээр технологийн сургуулийн өдөрлөг одоо сургууль сурчлах өдөрлөг 14 цагаас 17 цаг 30 минутын хооронд зохион байгуулагдана. За энэ дээр бол манайх сургууль өөрийнхөө сургалт явуулж байгаа хөтөлбөрүүдээ одоо Орхон аймгийнхаа нийт иргэдэд ард танилцуулна. За энд манайх 3 техникийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. За энэ 3 техник маань өөрөө өөрсдийнхөө бэлтгэн явуулж байгаа энэ сургалтынхаа хөтөлбөр гэхээр зарим хүмүүс жоохон гайхаж магадгүй. Энэ бол одоо хуучнаар бол мэрэгчлүүдээр бид нар сурчлаа гэсэн үг юм аа. За энэ арга хэмжээ минь явна. Энэ арга хэмжээнд Эрдэнэ хотынхоо бас нийт ард иргэдийг 5 сарын 3-ны өдөр 15 цагаас хүрэлцэн ирж манай сургуулийн арга хэмжээг сонирхохыг мөрж байна. За залгуулаад 17 цаг 30 минутаас энэ өдрийн өдөрлөгийн маань хаалтын арга хэмжээ зохион байгуулагдана. За манай сургууль энэ арга хэмжээнд дээр одоо урлаг спортын арга хэмжээнд төлөв явуулагдахаар зохион байгуулагдсан байгаа. Мөн бас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын донд 3 эсрэг 3 гэдэг сагсан бөмбөгийн нэвцээнийг бас зохион байгуулахаар ингэ төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ хаалтын арга хэмжээнд бас даа хүмүүс хүрэлцэж өргөнөөр оролцоорой гэж сурж байна. За баярлалаа. Бэлгийн урилга хүлээж авч хүрэлцэн ирж энэ өдрийн зочноор оролцсон танд болон танаа хамт олонд багш сургууль хөгжүүлэгчид ажлын амжилт хамгийн сайн самбарыг хүсээрэй. Баярлалаа. За ингээд хүмүүст үзэгчтэй Эрдэнэ төлөвлөр эдийн визийн мэдээлэл хөтөлбөрийн энэ өдрийн зочноор технологийн сургуулийн сурах шинжилгээ ухааны тэмдгмийн дэд профессор Амар Висгал оролцлоо. Бэлгэнтэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Мэдээлэл хөтөлбөр өргөжлөж байна. Зочин сэтгүүлч хоёртаа баярлалаа. Одоо та хүргэлүүлэн улс орон болон дэлхийд дахин дөрвсөн онцлог үйл явдлын талаарх мэдээллийг цахим утаснаас бэлтгэснийг хүлээн авна. Шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс огсоолоо. Ерөнхийлөгчид сонгуул ирэх 6 дугаар сарын 26-ны өдөр болох гэж байгаатай холбогдуулан хуулийн дагуу шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс огсоож байна. Тодорхойлбол 6 дугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжэд шилжин сурах хөдөлгөөнийг зогсоох юм байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газраас дээрх шийдвэрийг гаргасан байна. Өмнө Говь аймагт өндөржүүлсэн бэлгийн байдал зарлаа. Говийн чон 2017 олон улсын сургалт дадлага сургууль энэ сарын 1-ээс 5-ны өдрүүдэд Өмнө Говь аймагт болно. Сургуулийн үйл ажиллагаатай холбогдуулан засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 4-р сарын 5-ны өдрийг хүртэл гамшихаас хамгаалах өндөржүүлсэн бэлгийн байдлын зэрэгжилж байна. Онцгой байдлын ерөнхий газраас Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командтай хамтран зохион байгуулах олон улсын сургалт дадлага сургууль гамшигын үеийн бүс нутгийн удирдлагын харилцан ажиллагаа сэдвээр явуулах юм байна. Дадлага сургуульд онцгой байдлын ерөнхий газар Өмнө Говь, Дунд Говь, Баян Хонгор, Өвөр ханга, Говь Сүмбэр, Дорно Говь аймгийн онцгой гомс онцгой байдлын газрууд Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал, Харьяа яам агентлаг олон улсын байгууллагуудаас нийт 200 гаруй хүн оролцох юм байна. Хадгаламжаас бус хадгаламжийн хүүгээс 10% татвар авна.
Эх сарын 1-ээс эхлэн хадгаламжийн хүнд татвар ногдуулахтай холбогдуулан Монгол банкны холбооноос зөвлөмж мэдээлэл гаргалаа. Тулсан мэдээлэлд хуульд орж байгаа өөрчлөлттэй холбоотойгоор хадгаламжинд албан татвар ногдуулна гэсэн ташаа ойлголт мэдээлэл бий болж үүнийг далимдуулан хадгаламж эзэмшигч нарт банкнаас хадгаламж авахыг уриалах, тэдэнд мэргэжлийн бус хөрөнгө оруулалтын саналуу тавих болсон. Одоогийн хуулиар бол иргэн Б өөрийн дансад 1 сая төгрөгийг жилийн 16 хүүтэй 12 сарын хугацаатай хадгалуулсан бол банкнаас 160 мянган төгрөгийн хүү аваад иргэн Б-н орлого олж байгаа тул хөрөнгө оруулалтын албан татврын хуулийн дагуу хүүгийн орлого болох 160 мянган төгрөгөөс 10% буюу 16 мянган төгрөгийн татварыг суутхан шилжүүлнэ. Татварын дараа иргэн Б-гийн хадгаламжийн дансаас 1 сая 144 мянган төгрөгтэй болно гэсэн үг юм. Иймд иргэд харилцагч та бүхнийг олон нийтийн мэдээллийн сувгаар явж байгаа хадгаламжийн хүүгийн татвартай холбоотой мэдээлэлд бодит улс ортой хамтхыг зөвлөж байна гэж. Хар тамхитай тэмцэхэд Хятад улстай хамтран ажиллана. Хууль зүйн дотоод хэргийн сайд Бяцхан цогт ирэх 5 дугаар сард Хятад улсад ажлын ажил хийхээр төлөвлөж байна. Энэхүү ажлын бэлтгэл ажлыг хангах асуудлын хүрээнд хууль зүйн дотоод хэргийн сайд Бяцхан цогт Хятад улсаас Монгол улс суугаа онцгойгод бүр иргэд эжин сайд Шин Хаймыг хүлээн авч уулзлаа. Ажлын хүрээнд Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам, Хятад улсын хууль зүйн яам болон нийгмийн аюулаас хамгаалах яам хооронд 2017-оос 2021 он хүртэл хамтран ажиллах хөтөлбөрт тус гарын үсэг зурх юм. Түүнчлэн Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам, Уг наримдах Хятад улсын хууль зүйн яам болон нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэмтэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхи мансууруулах байцын хууль бус эрэлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах. Монгол улс болон Уг наримдах Хятад улсын засаг захиргааны онцгой бүс Мако хоорондоо ялтан шилжүүлэх, эрүүгийн хэргийн талаар эргэцүүн тусалцаа харилцаа үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурх, Уг наримдах Хятад улсын засаг захиргааны онцгой бүс Хонконг дох офшор бүсийн эргэцүүн зохицуултын талаар туршлага судлах зэрэг асуудлаар ярилцсан байна. Төмрийг цурманд орууллаа. Нүгтийн яманд гарсан ой хэрийн төмрийн голомтод нийслэлийн онцгой байдлын газрын гал төмөр унтрах аврах 10, 14, 18, 30, 65 дугаар анги, нийслэлийн аврах 105, аврах тусгай анги зэрэг 8 анги салбарын нийт 190 гаруй албан хаагч 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар төмөрт 7-оос 8 га талбай шатсан гэсэн мэдээллийг төмрийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид өглөө модны хаяанаас их шатсан төмөр тархаж ойргоо орж эхлээд байна. Албан хаагчид шуурхай ажиллан төмрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан өрн унтраахаар ажиллаж байна гэж онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Асаасан шүдэнзэ тамхины цогийг бүрэн унтрааж байхыг анхаарууллаа. Хуурашилт ихтэй салхишуурхтай үед иргэд асаасан гал шүдэнзэ татсан тамхины гал цог нурмыг бүрэн унтраа. Халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүг савнд хийж ой хэр болон ил задгай газар гал төлөхгүй байхыг онцгой комиссоос анхаарууллаа. Хаврын хуурашилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл шалтгаалan ой хэрийн төмөр гарах ёслол өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн онцгой комисс хуралдаж олзгүй аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг яаралтай авах, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хэн шалгалт явуулах, ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлсэн байна. Мэдээллийн хөтөлбөрөд төгсгөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ, арилжааны банкудаас өрүүлсэн валютын ханшийн мэдээллийг хүргэе.
Эрх мөнсөгчтэй. Эрдэнэ телевизийн пүрэв гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өгөрөндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхнийг маргааш ажилд амжилт хүсье. Баярлалаа үзэгчд.